Баатхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон тэргүүлэгчдээс сонгон аймгийн засаг даргад нэр дэвшүүлэн томилуулж бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11-р зөвлөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анх дугаар хуралдааны 2 дугаар тогтоолыг тус үндэслэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Пүрэв Жаваагтай Пүрэв Лавгийг төлөөлөгчдийн 100% саналаар сонголоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэр Пүрэв Лавг, Баасанжав, Төвшин Жаргал, Дэлгэр баяр, Батбэлэг, Батбаяр, Эрдэнэт, Бүватар, Мөнхбат, Батжаргал, Ирхбаатар нар сонгогдсон ажиллахаар боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжүүлээд 7 сарын 18-нд анхны хуралдаанаа хийснээс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. За энэ хугацаанд бол бид хэд хэдэн чиглэлээр ажиллаа. Мэдээж ихний асуудал бол хурлын үндсэн чиг үүрэгтэй холбоотой. Хурлын чиг үүргийн хувьд бол хурлын зохион байгуулалтын асуудал бол хурлаа өөрөө үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийг баталснаар за энэ чиглэлээ бол бид нар 6 үндсэн чиглэлээр иргэдийнхаа ач амьдралыг одоо дэвшлүүлэх цааш нь зарим эдийн засгийн өрсөлдүүдийг авч явахтай холбоотой 6 үндсэн чиглэлээр боловсруулад энэ үндсэн чиглэлтэйгээ холбоотойгоор үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой 6 хорог байгуулсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдаанаар 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн бодлогын хүрээнд дараах 6 хорог байгуулсан юм а. Үүнд эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороо, нийгмийн хөгжлийн хороо, эдийн засаг үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, төсөв санхүүгийн хөгжлийн хороо, байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, дэд бүтэц хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хороог байгуулж хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа юм а. Хороодын зарим үйл ажиллагаанаас тодруулбал эрх зүйн нутгийн удирдлагын хөгжлийн хороо аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа шашин сүм хийдийн ажиллах хугацаа болон холбогдох асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажиллаж байгаа юм байна. За түнчлэн гэр хорооллын зарим хэсгүүдэд очиж ажиллан иргэдийн санал бодлыг сонсож байна. Энэ ажлыг сайжруулах чиглэлээр аймгийн нутаг дэвсгэр сүм хийд шашны байгууллагын үйл ажиллагааг явуулах журмыг шинжилэн боловсруулж боловсруулах ажлын хэсэг байгуулна. Тэгээд төлөвлөлөө ажиллаж байна. Дэд бүтэц хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооноос иргэдээ сонсож ажлаа ирэмлээ сэдвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү уулзалт хэлэлцүүлгийг 8 багц зохион байгуулж нийтдээ 300 гаруй хүний санал хүсэлтийг авсан байна. Манай хорооны үндсэн чиглэл бол иргэд дэд үтс гэр хороол одоо хотооголтын чиглэлээр бол хяналтын үйл ажиллагаа явуулах ийм чиглэлтэй байдаг. За бид нар өнгөрсөн хугацаанд одоо нийт улсын төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалт болох одоо цэцэр сургуулийн барилгачдын ажлууд за мөн одоо орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудаас хяналтыг хийгээд явж байгаа. Төсөв санхүүгийн хөгжлийн хороо нь анхны хурлаа хийж Орхон аймгийн төсөв санхүүгийн өнөөгийн байдалтай танилцаж за цаашаад ажиллах зорилгоо тодорхойлон ажиллаж байгаа юм аа. Тэгэхэд аймгийн иргэдийн хурлаас хороодууд байгуулад ажиллаж байна гэдэг чинь энэ чинь нөгөө талдаа бас энэ хороод маань төрийн уялдаа иргэдтэй уялдаа холбоотой байх процессыг энэ хороод анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Эдийн засгт бол өөрөө нүдэнд харагддаг цаг хугацааны дараа гарч илэрч идэг ийм салбар байгаа. Үйлдвэрлэлч хүн адил. За мөн бидний хамгийн гол хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болохоор Орхон аймгийн нийгмийн хөгжлийн одоо бодлогын зураглалыг одоо боловсруулж байна. Энэ бодлогын зураглалыг боловсруулснаар одоо нийгмийн хөгжлийн төвшин ямар төвшөнд байгаа юм? Цаашид ер нь ямар төвшөнд бид хөгжүүлэх вэ гэдгийг одоо хэмжих тийм боломжтой болох. Тийм болохоор энэ эдийн засгийн үйлдвэрлэлийн хороо цаашд хийх ажлынхаа талаар бол судалгаа хийгээд явж байгаа. Судалгааныхаа үр дүнд бид одоо цаашд ямар ажил хийх, ямар одоо бодлого явуулах, мөн хувийн аж ахуйн нэгж байгууллагыг төвтэй төрийн дэмжлэгт ямар байх те энэ талаар одоо манай эдийн засгийн хороо гүүр болохоор ажиллаж байгаа.
Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголыг хилэлцэж нийтдээ 4.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлэсэн. Мөн төсвийн тодотголоос болцошгүй аварын зардалд 769 сая төгрөгийг тус тодотгосон байна. 17 оны эдийн засгийн суурийг зөв гаргахын тулд бид нэр өргөө байх ёстой. За их усүрэн тодорхойгүй хийгдсэн ажлууд эднэрийг их усүртэй олохын үүднээс бол 4 тэрбум гаруй төгрөгийн тодтголын асуудал хийгдээд ингэж явсан байна. Инженерийн шугам сүлжээний шинжилгээний бодлогоос бусад бодлогын асуудлуудыг бол бид нэр өөр төвшөнд үүсэж байгаа нөхцөл байдал хөгжлийн чиг хандлагатай зарим нь бол төсөөлж ирснээс өөр болж эдийн засгийн байдал өөрчлөгдлөө. Хүн амын одоо бүтц хүртэл Орхон аймагт бол өөр өснө л доо. Энтэй холбоотойгоор бодлогын баримтчгуудын шинжилтээр анхаарч байна. 2016 оны төсвийн тодотголоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум 155.8 сая төгрөг. За төсвийн шилжих үлдэгдлээс 1 тэрбум 114.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тогнод хөрөмж зам их засвар төсөл хөтөлбөр зарцуулах шийдвэр гарч санал оруулсан байна. Үүнд барилгын их болон урсгал засварт 1 тэрбум 753.7 сая төгрөг, инженерийн шугам сүлжээ гэрэлтүүлгийн ажилд 456.1 сая төгрөг, автозамын засварт 898.1 сая төгрөг, тоногд хөрөмжөнд 174.8 сая төгрөг. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 771 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн тодотголоор 16 сая төгрөг. Эрдэнэт сангийн тодотголоор 28 сая төгрөг. За төсвийн шилжих үлдэгдлээр 1 тэрбум 114.6 сая төгрөгийн ажлуудыг тус тодотгон баталсан. Өнгөрөх оны тухайд 2015 онд орон сууцны гадна басаад будах ажил хийгдэж эхэлсэн. Хэдийгээр ажил хийгдэж 2, 3, 6 дугаар хорооллын гадна басаад будах ажил эхэлсэн боловч хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүйгээс ажил зогсон байдалд ороод байсан юм а. Харин энэ асуудлыг Орхон аймаг уулын бажид эрдэнэ төлөвлөрийн хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж чадсны үр дүнд ажил бүрэн дүүрэн шийдэгдэж үлдсэн орон сууцны буюу 1, 4, 5 дугаар хорооллын байрнуудын гадна басаад будах ажил хийгдэж дууссан. Энэ ажил нь иргэд оршин суугчдад хэрэгтэй томоохон ажил болсон юм. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Монгол Улсын засгийн газраас аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагийг шинжилэн баталсантай холбогдуулан нийтлэг үйлчилгээний алба, улсын төсөвт үйлчилгээний газрыг үүсгэн байгуулахаар болж бүтэц орон тоог нь баталсан юм а. Хөрөнгийн бүртгэлжүүлэлт, зам, барилга, нийтийн эзэмшлийн газрууд болоод засуус өмчтэй холбоотой орон нутгийн төсвөр хийсэн ажлыг бүртгэх, эзэмшүүлэх асуудлыг хилэлцсэн байна. За мөн үүнтэй холбогдуулан холбогдох газруудад үүрэг өгч хяналт тавин ажиллаж байна. Өмчийн асуудал бол их чухал хэмжээнд тавигдж байгаа. Энийг зайлшгүй авъя. Өмчийн бодлогыг шин шатанд орвол ялангуяа зам, за нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэгтэй холбоотой. За гэрэлтүүлгүүдийг бол яг хөө нэгтгэхэд авч лана л да. Тэгэхдээ хүнд таалагдахын тулд хөрөнгө оруулалтуудыг бид нэр зүгээр ингээд сонгуулийн PR маягаар бөөнд нь ашиггүй хөрөнгө оруулалт хийж болохгүй байхгүй юу? Жишээ нь энэ бол би гэрэлтүүлгийг хэлэх гэдэг. Бүгдийн улаанчлалтын гэрэлтүүлэг хийгээ хайчихдаг. Одоо өнөөдрийн байдлаар 260 сая төгрөгийн өртөө байх жишээтэй. Гэтэл бол хот тогтчлтын зардал маань Орхон аймаг Эрдэнэт хотын тогтчлт нь тэдэн мянган хүн амтай хотын тогтчлтод гэсэн нэг дүнгээрээ л явдаг. Тэгэхээр бид нар дээр зарим ийм өмчийг эзэмжүүлэх, за тэдгээрийн үр ашгийг дэвшлүүлэх энэ талаар авах бодлогод зайлшгүй хэрэгтэй байна. Бицтэй юу гэдэг нь хэрэг өмчийн орон нутгийн өмчийн төв бодлого, зөв бодлого явуулах хэрэгтэй. 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид 3 дугаар хуралдаанаар Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэ хотын захирагчийн 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймгийн засаг дарга батлууд танилцуулж хуралдаанаар хэлэлцэн батлуулсан. Энэхүү хөтөлбөрт эрүүл аз жаргалтай иргэдтэй, нийгмийн дэмжлэгтэй ажилтай орлоготой, оюунлаг, эрүүл хүнс цэвэр орчинтой, аялал жуулчлал өгөөчтэй, чадварлаг засаглалтай, эдийн засгийн өсөлттэй сайхан хотын аз жаргалтай иргэдтэй Эрдэнэт хот байх үндсэн 9 бүлэг 116 зорилт
298 баг зарах хэмжээ багтсан юм. Бид 2017 оныг Эрдэнэт хүний хөгжлийн гол зорилт болгон дэвшүүлж энэ чиглэлд илүү олон талт арга хэмжээг авч үр дүнтэй бодит ажил болгохоор зорж байгаамаа. Хүний хөгжлийг бид эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол, хүмүүжил, уламжлалт ардын зан заншил, хүн бүрийн сурч боловсрох нөхцөл бололцоог хангах зорилгоор Эрдэнэт бэлтгэхэд чиглэгдсэн 175 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар тусгасан байна. Мөн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн хөдөлгөлтийг дэмжихэд 100 сая төгрөгийг тусгалаа. Ер нь бол эдийн засгч өөрөө тэр шүү дээ. Асар бага мөнгөөр асар том хөслийг л гүйцэлдүүлэх тэгвэл төрийн үндсэн үүрэгчийн ердөө л тэр. Асар бага мөнгөөр асар том иргэдийнхээ хөслийг энэ бүх чиглэлдээ явна. За мэдээж хамгийн түрүү авдаг юм бол амьдрах нөхцөлийн боловсролын эрүүл мэндийн ийм үйлчилгээний тэгээд дээрэс нь аюулгүй байдлын үйлчилгээл орж ил. Тэгэхээр энэ засаг даргын хүний хөгжлийг хөтөлбөр маань л одоо яг саяхан угаал явж байна л гэсэн. Мөн тус хуралдаанаар улсын их хурлаар 2016 оны тодтогсон төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан халамжийн санхт 187 сая төгрөгөөр тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын зардлыг 434.3 сая төгрөгөөр улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 490.3 сая төгрөгөөр нэмж баталсан байна. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаанаар хилэлцсэн бас нэгэн чухал асуудал бол газрыг орон нутгийн хамгаалалтанд авах асуудал байсан юм а. Баянөндөр Жаргалант сумын Хураам хөөгрийн хөндийн газар бүхий 2173 га, Жаргалант сумын Хөндлөн аймгийн газар бүхий 6781 га газрыг тус орон нутгийн тусгай хамгаалалт авахыг аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар санал нэгтэйгээр батлан шийдвэрлэсэн. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ажлын албан тэргүүлэгчид хороо төлөөлөгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болон ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж хурлын байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа юм. Түүнчлэн төлөөлөгчдийг мэдээлэлээр хангах төдийгүй бусад төрлөөр чадварчуулах чиглэлээр тодорхой сургалтуудыг шат дараатаагаар явуулж байна. Шинээр одоо хурал бүрдсэнтэй холбоотой сонгогдсон тэр төлөөлөгчдөө чадварчуулах чиглэлээр бид 2 удаагийн одоо нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Улсын их хурлын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтарсан одоо Монгол улсын төв удирдах байгууллагуудыг чадварчуулах энэ одоо төслийн хүрээнд аймгийнхаа нийт төлөөлөгчд мөн одоо Баянөндөр Жаргалант сумынхаа төлөөлөгчдийг хамарсан энэ одоо 2 өдрийн хөтөлбөрт сургалтыг хийж дуусгаад байна. Хурлын бүтц маань үндсэн одоо бодлого тодорхойлтгийн хувьд төлөөлөгчдийнхаа үйл ажиллагаа за дээрэс нь бол мэдлэг чадвар янз бүрийн юм дээр дадлахшуулах дээр нь бол нэлээд анхаарч байна. Харин зүгээр ташрамд дуртахад хэдийгээр одоо манай төлөөлөгчдийн дунд анх удаа сонгогдож байгаа төлөөлөгчд нэлээд их байгаа ч гэсэн төрөл бүрийн мэргэжлийн аж ахуй болон төрийн ажлын тодорхой дадлах туршлагатай насны төлөөлөл болсон ийм төлөөлөгчд бүрдснээр бол харин хурлын үйл ажиллагаанд бодлогын хэмжээнд ажлуудаа сайн хэмжүүлээд явж байна гэж хурлын даргын хувьд дүгнэж байгаа. Энэ хугацаанд хурлын ажлын албаны зүгээс чөлөөлөх тайны 71 жилийн хүрээнд засаг даргын тамгын газар цэргийн штабтай хамтран чөлөөлөх тайнд оролцсон Ахмад Дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, за үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн хөдөлмөр бүтээллийг төр засгаар үнэлүүлэхэд анхаарч Монгол улсын ерөнхийлөгчд уламжлан ажилласан байна. Энэ хугацаанд гавьяат ажилтны цолоор 3 хүн, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон болон цэргийн гавьяаны одонгоор тус бүр 1 хүн, алтан гац одонгоор 18, хөдөлмөрийн хүндэт медалаар 66 хүнийг тус шагнаж урамшуулсан. За мөн энэ ажлын хүрээнд амжилт гаргасан 157 хүнд аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнаж урамшуулсан байна.
Түүнчлэн цаг үеийн асуудлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 15 удаагийн хурлаар тухай бүр нь хилэлцэж холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь цаг үеийн байдлаас хамаарч намрын ургац хураалт болоод хөдөө аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор аймгийн өвс тижээлийн аюулгүй нөөцөд 20 тонн өвс, 10 тонн тижээл бэлтгэх хөрөнгийн их усврыг нь шийдвэрлсэн байна. Түүнчлэн Жарлан сумын хувийн орон сууцны байгууллагуудын халаалтын чанарыг сайжруулах дулааны шугам сүлжээний төвийн нягтын туршилтыг 2 удаа хийж гарсан гэмтлийг бүрэн хариулгах, шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлыг дуусгах, орон сууцны байруудын халаалтыг жигдрүүлэх, доголдол гарахгүй байх зэрэг ажилд чиглэл өгөн ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, мөн Монгол Улсын үндсэн хуулинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага эрхэн ажиллах тийм ээ энэ талаар бол хуульчлагдсан эрх зүйн орчин бүрдсэн байдаг. За энэ чиглэлээр бол манай Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас бол хурлын хуралдаан тэргүүлэгчид мөн байнгын хороодынхоо үйл ажиллагаагаар дамжуулан тэгээ иргэдийн өөрсдийнх нь хүсэл сонирхолд нийцсэн дээр нь байгууллага нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн зайлшгүй тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цаг алдахгүй шийдвэрүүдийг гаргаж тэгээд энэ дээр тулгуурлан гол ажлууд бол өдөр тутам бол хийгдэж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх орон тооны бус иргэний зөвлөлийн тухайд аймгийн цагдаагийн газарт иргэдийн төлөөлөл болон тэдний үйл ажиллагаанд хяналт тавин дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм. 2017 онд биднээс төлөвлөгөөнд тусгасан байгаа. Ер нь иргэдээ цагдаатай ойртуулах, цагдаагийнхаа бас болж байгаа олд амжилтыг бас сурталчлах, за иргэдээс мөн цагдаагийн байгууллагт үнэлт дүгнэлт өгүүлэх ийм зорилгоор хуулийн заасны хүрээнд хорооллын багуудыг хүүхдийн ордон дээр, за гэр хорооллын багуудыг наран багийн соёлын төв дээр гэдэг юм уу. Ингээд бас уурчлан байдлаар төлөвлөгөөнд тусгацсан. Цагдаагийн байгууллагын тайланг иргэдийн дунд тавил. За Жарлан сумыг бол Жарлан сум дээр нь. За ингээд ирэхээр бас иргэд маань бас цагдаагийн байгууллагатай тэр удирдах төвчнийхэн хүмүүст бас хэлэх үгүй тэрнийгээ хэлээд газар дээр нь шийдвүлэх тэрний мөрөөр бас хийгдэх ажлууд гарах байхаа гэж ойлгож байгаа. Түүнчлэн аймгийн хэмжээнд ард иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах боломжийг хангах үүднээс гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл удирдан ажиллаж байгаамаа. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл нь хурлаараа аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн байдал болоод цаашид анхаарах томоохон асуудлууд дээр чиглэл өгөн ажиллаж байна. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжилт 4-р хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилан гүйцэтгэл, за мөн 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнд аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг үндсэн 9 бүлэг нийтдээ 295 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа 2017 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, засаг даргын 2017-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн санал, иргэд олон нийтийн байгууллага, төрийн байгууллагын санал хүслүүд үндэслэн боловсруулсныг та бүхэн дахин танилцуулж байна. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдийн төлөөлөгчдөөс 201 санал, сумдын засаг даргын 5 газар, 22 төрийн байгууллагаас нийт 306 санал, 30.4 тэрбум төгрөгийн дүнтэй хүсэлт ирснийг нэгтгэн боловсруулж, үндсэн чиглэлийн арга хэмжээ хөрөнгө оруулалтын төслөөр ангилан 249 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. 2017 он аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарааны жилийн хувьд олон асуудлыг эхлэлийг тавих гол хариуцлагатай жил байх хэдий ч Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй байдал, ёсвийн хэмнэлт, хариуцлагыг биднээс шаардсан ёсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарах жил болох хандлагатай байна. Энэ хуралдаанаар 2017 оны төсвийн төслийн тухай хэлэлцэж аймгийн 2017 оны төсвийн нийт орлогыг 40.6 тэрбум төгрөгөөр баталж, орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг 3.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Мөн аймгийн 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж их засварын зарлалын дээд хэмжээг 13.7 тэрбум төгрөг, 2017 оны төсвийн жилд улсын төсвийн тэгштгэсэн төвлөрүүлэх орлогын хэмжээг 12.4 тэрбум төгрөгөөр тус баталсан юм а. Төсвийн тухай хуулийн дагуу 2017 оны төсөвт засгийн газрын зарим чиглэлийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үднээс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сумын эмнэлэг, биеийн тамир спортын газар зэрэг тусгай зориулалтын шилжүүлгээр 32.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдан зарцуулагдахаар шилжиж ирсэн байна. Цэцэрлэгүүд бол хамруу өөрийнхөө тойрогтол байх ёстой. Улаанбаатар хотын захирагчийн 2020 он хүртэлх үйл ажиллагааны хэрэгжилтээр сөөбийн хамралтыг 85.4% болгоно гэд зааж байгаа том зорилттой байна. Гэтэл бол манай одоо статистикийн үзүүлэлтээр манайх 92% таа байхгүй хангалт. Гэтэл бол яг тэр гэр хорооллын төвлөрсөн тэр багууд дээр ихэд огт байхгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ дээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авъя гэдэг энэ бодлогуудыг бол дэмжиж оруулж байгаа. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн урлагийн ээлжид 4-р хуралдаанаар Орхон аймагт газрын харилцааны талаар 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл аж ахуйн зориулалтаар иргэн аж ахуйн нэгжил шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээ зэргийг тогтоон баталсан юм. 2017 онд газрын харилцаатай холбоотойгоор өмнө гарсан болон хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нягтлах, шалгах, за аймгийн газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэг шинжлэх гэх мэт бодлогын болоод хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тийм томоохон зорилтууд бас тусгагдсан байгаа. За Орхон аймгийн яг нийт нутаг дэвсгэр дээр иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох хасралтаар бол нийтдээ 63 газрыг Орхон аймгийн нутагт өмчлүүлэхээр шийдвэрлсэн байгаа. За аж ахуйн зориулалтаар шинээр эзэмшүүлж ашиглуулах дуудлага худалдааны байршил хэмжээг тогтоохдоо дуудлага худалдааны зарчмаар 2 байршил, төсөл сонгож ойлголтын зарчмаар 2 байршил, нийт 4 байршлыг 2017 онд иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлсэн байгаа. Ирэх оноос бид нэр яг хурлын байгууллагынхаа үндсэн үүргийн дагуу 12 сарыг сар бүрд нь хурлын нэрмжит сар болгоод энийг зүгээр нэг урайлан уусан болохгүйгээр бүх тэргээр тодорхой ажлыг яг хурлын зүгээс зохион байгуулалт тавих гэж бодсон. Жишээ нь 1 сарыг гэхэд бол үйлчлэгээний соёлын сар. Зүгээр бид нэг яриад ингээд үгний нэр хүндийг байхгүй болгоод амаргүй аахгүй. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бий болсон хурлын байгууллага нь орон нутгийн бие даасан байдлын болон иргэдийнхээ нийтлэг эрх ашигын илэрхийлэл болсон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан 4 удаа хуралдаж нийтдээ 12 асуудал хэлэлцэж 35 тогтоол батлан гаргасан байна. Хурал яг хуулиараа жилд 2-оос доош удаа хуралдах ёстой байдаг боловч бид нэр 4 сарын хугацаанд 4 удаа хуралдлаа. Энэ бол зайлшгүй шаардлага үднээс бодлогынхаа бичиг баримтуудыг засаг даргынхаа үйл ажиллагааны хөтөлбөр за төсвөө батллаа. Сая бол төсвөө баталсан. За энэ төсвийг батлахад бол хурлын зүгээс засаг даргын өргөн барьсан төсвийг дэмжиж хүлээж авч баталж өгсөн. Мөн энэ хугацаанд аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 14 удаа хуралдаж 48 асуудалтай холбогдуулан нийтдээ 57 тогтоол батлан гаргаж иргэдийн болон аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.